Сайн бацгаана үзэгчдээ. Асуудлаасаа гарахыг хүссэн хүмүүст Библиэлд суурилагдсан чин сэтгэлийн зөвлөгөөгөөрөө тусалдаг сайн байна уу захидлын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэд бидэнд чин сэтгэлийн зөвлөгөөгөөрөө тусалдаг Монголын байгууллагын зөвлөгч нарт баярлалаа. Тэгэд энэ удаагийн дугаарт маань тэр болгон хүмүүст одоо асуудлаа яриад байдаггүй, магадгүй хинт ч хэлээгүй байхаа гэж бодогдохоор нэгэн захидал ирсэн байгаа. Тэгээ юуны түрүүнд танд захидлыг хүргэе. Захидал бичсэн залуудаа маш их баярлалаа. Тэгээд итгэж найдсан хүндэл бид хамгийн түрүүнд зовлонгоо дотоод сэтгэлээ хэлчилж ярьдаг шүү дээ, тэ. Ийхүү бидний нэвтрүүлэгт хандаж өөрт байгаа энэ сэтгэлд хэцүү байгаа зүйлээ ийхүү захидал болгон илгээсэн танд үнэхээр их баярлалаа. Бид доох гэж юу вэ? Тэгээд тэр ямар замаар халддаг вэ гэдгийг маш сайн мэддэг мөртлөө доохтой хүн гэхээр бид нэр гар барихаасаач одоо төвөгшөөх, зайлсхийх тийм тохиолдол гаргасаар байдаг те. Тэгэхээр энэ залуу маань ч гэсэндээ тэр ганцаардсан ирээдүйдээ итгэлгүй байгаа байдлаа аюух анзаарэгдэж байна л да. Тэгээ юуны өмнө энэ залуу болохоор нуулгүйгээ тийм ээ. Яг энэ асуудлаа гаргаад хандаж чадсан байгаа өөрийгөө. Тэгээ эрэгтэй хүний хувьд бол ингэж хандах бас нэлээд хэцүү. Тэгэхээр энэ хүмүүс сэтгэлээ гаргаад бас бусдад магадгүй тийм ээ. Энэ сургамж бус талаар бас өөртөө ч гэсэн зөвлөгөө авъя. Тэгээ олон талын тэр зүйл байсан баха. Тэгээд ямар ч гэсэн захидал бичсэн байна гэдэг бол маш сайн байгаа. Тэгэд энэ хүний хувьд захидал дээр бас тэр өөрийнх нь сэтгэл ямар байсан. Тэгээд өнгөрсөн тэр явдалтай нэлээд
харамсаж байгаа тийм. Гэхдээ одоо одоогийн нөхцөл байдал нь бол маш хүнд байгаа. Тэгээ энэ хүн болох дээр бие махбодын хувьд ч сэтгэл санааны хувьд ч одоо нийгмийн байдлын хувьд ч гэсэн маш их эрсдэлд байгаа ийм хүн байгаа. Тэгэхээр ер нь аливаа тэр хүнд өвчтөө тийм ийм үед бол ер нь хүн хамгийн ихний шатанд уусаа үгүйсгдэг байна. Тэгээ үгүйсгээд тэгээд энэ шатыг туусны дараа одоо энэ нь бол яалтчгүй тийм байна гэдэг хариу авах юм бол яагаад зөвхөн надад энэ зохиолж байгаа юм бэ гэдэг юм уу те уурлаж бухимдаж тийм ээ энэ даван туулахад тий хэцүү. Тэгээд уурлаад бухимдаад энэ байдал нь үргэлжлээд ирэхээр өөрийгөө буруутгадаг тийм ээ. Тэгээд энэний дараагийн шатнд энэ хүн харамсаж байгаа. Би яах гэж тийм зүйлийг хийвэ те. Одоо энэ загтал дээр бол энэ найзуудтайгаа нийлээд тэр мөрийтэй тоглоом тоглоод тэгээ хариуд нь одоо тэр бие эмнэлэгчтэй тэр завхаардаг тийм зүйлийг одоо 6 цэнгэл болгож тийм ээ. Түүнээс одоо таашаал авч одоо ингэж байсныхаа төлөө энэ залуу их харамссан байна. Тэгээд ингэж харамссныхаа дараа хэдийгээр харамсаж байгаа ч гэсэн энэ үргэлжлүүлээд дарамт толж өөрдөг баг тийм. Тийм учраас одоо энэ загтал дээр бичсэн байна. Баян гэж хар дар зүүдэлдэг тийм ээ. Тэгээд нийвгүй тийм мэдрэмжүүд төрж байдаг тухай одоо бичсэн. Тэгэхдээ дараагийн энэ дарамт энэ зүйлийн зэрэгцээ дараагийн хүлээн зөвшөөрөлт тийм шат тий үе шат байгаа. Хүлээн зөвшөөрч эхэлж байгаа. Одоо ямар ч гэсэн ийм байдалд бол орцсон. Одоо яах вэ тий? Одоо үүнтэйгээ зохицоод одоо амьдрахаас өөр аргагүй гэдэг. Тэгээд энэ шатандаа очиод ингээд яаж зохицож амьдрахаа мэдэхгүй ингээд нийгэм рүү хандах дээр энэ тухайн хүний одоо сэтгэл зүйн хувьд хамгийн гол хэрэгцээ хүний одоо бие махбодын хэрэгцээ байдагтай адилхан тийм ээ. Сэтгэл санааны хувьд хэрэгцээнүүд байгаа. Тэгээ энэ хэрэгцээний хамгийн анхдагч одоо тэр хэрэгцээ болсон одоо амар тайван байх тийм ээ. Тэгээ хүлээн бусдаар хүлээн зөвшөөрөх тийм ээ. Хайрлагдах энэ хэрэгцээнүүд нь одоо ерөөсөө энэ хүний хувьд маш хэцүү болж байгаа. Яг тэгвэл үүнийг мэдсэн хүмүүс ингээд зугтаж байгаа тийм ээ. Ялангуяа одоо нийгэм энэ асуудлыг хүлээж авахд ялангуяа манай монголчуудад энэ одоо хүлээж авах те энэ тал дээр бас сайн бэлтгэдэггүй. Одоо тийм учраас энэ талаар бас одоо олон янзын сургалтууд явж байгаа ч гэсэн халдвар яаж авахгүй байх талаар нь тийм ээ илүү явж байгаа болохоос харин доогтой хүнийг яаж нийгэмшүүлэх тэдний хүнийх нь хувьд тийм ээ яаж харилцаж тийм ээ тэд нартай яаж хэрхэн харьцаж ямар байдлаар тэднийг одоо халамжилж тийм бас асрамжлах вэ гэдэг энэ зүйл бол мэдээж одоо Монголын хувьд тийм ээ дутагдaltaй явж байгаа угаасаа. Тэгээд сүүлийн шатанд болохоор тэр хүлээн зөвшөөрснийхаа дараа ингээд тэр хүн яахаа мэдхээ болоод тийм нэг үгээр хэлвэл нэг тийм зогсонго тийм гацсан тийм байдалтай юм шиг болоод тэгээд асуудлаа ингээд бас дотгошоо ингээд хандаж эхэлж байгаа. Тэгээ энэ нь болох тэр дотор тэр бүх өөртөө ирж байгаа дарамтуудаа өөрийгөө буруутгаж үүж эхэлж байгаа. Үүнээс шалтгаалаад энэ хүн нэлээд сэтгэл санааны хувьд тийм гүнзгий тий бас хямрал байгаа. Тэгэд загтал дээрээс харах юм бол хаяа ингээд үхмээр санагдтаа гэж хэлсэн одоо энэ хямрал одоо тэр гадагшаа ингэж гарч байгаагийн илэрч байгаа тэр бодол санаагаар илэрч байгаа хэлбэр нь байна. Нэгэнт ийм байдал нийгэмдэр ингээд бодит болцсон тийм ээ. Энэ нөхцөлд бид нэр хүлээж аваад тэр хүнийх нь хувьд тийм ээ хайрлаж хүлээн зөвшөөрч тийм ээ бусад ажиллаар хангах амьдрахад нь туслах тийм нийгэмшигт нь туслах энэ зүйлүүдтэй л бид нар илүү тийм бас хайрлаж хандах нь их чухал юм аа гэж бодож байна. Загтал дээр байгаа энэ залуу маань одоо үхлээс хамгийн их айж байгаа болов гэж би бодож байна л да. Тэгээд ангаа ухааны талаасаа бол доох бол идвэрэхгүй та бол цагаасаа өмнө ингээд хорвоог орхин тодорхой гэсэн хариултыг бидэнд өгдөг те. Харин Библи бидэнд ямар хариултыг өгдөг юм болоо? Библийн Матай номын 11-р бүлэг дээр юу ч хэлсэн байдаг вэ гэхээр эцэж туйлдсан хүн дарамт үрсэн хүмүүсээ бүгд над руу ир гэж эзэн өөрөө хэлсэн байдаг. Тэгэхээр эцэж туйлдсан хүнд дарамт үрсэн хүн гэж ямар хүн бэ гэхээр одоо яг энэ хүн бол яг ийм байдалд орсон байгаа. Тэгэхээр эзэн над руу ир гэж хэлчихэд юу ч хэлсэн бэ гэхээр би та нарыг амраая.
Буулгыг минь өөр дөр авч надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дүлгөөн даруй билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно гэж. Эзэн 11:29 дээр ингэж хэлсэн ба. Тэгэхээр өнөөдөр бид нар үнэхээр эцэж туйлдсан яг энэ амьдралаа аваад түүн дээр очих юм бол тэр бидэнд амралтыг өгнө гэж амласан байна. Энэ эрэгтэйгийн хувьд бол яг энэ эцэж туйлдсан дарамт үрсэн хүн үнэхээр мөн байгаа. Тэгэхээр өнөөдөр ертөнцийн эзэн дээр очиод түүнээс гуйх юм бол тэр үнэхээр түүний өмнө очиод би үнэхээр буруу амьдарчээ. Би үнэхээр алдаатай байна миний амьдрал. Тэгээд одоо би үр дагаврыг намсаж байна, уучлаарай намайг. Та намайг үнэхээр энэ хорвоо дэлхий дээр хүн болгон бүтээгээд та намайг удирдахыг хүсэж байхад би танд үнэхээр өнөөдөр итгэж найдахгүй амьдрсныхаа үндсэнд би таны бас амьдралын зарчим болгож өгсөн энэ номыг уншихгүй амьдрсныхаа одоо үр дүнд би өнөөдөр ингэж алдаа гаргаад одоо би маш их ачаа хүнд дарамт үүрлээ гэд хүлээн зөвшөөрөөд тэгээд өөрийгөө даруй болгоод очиод түүнээс тусламж гуйх юм бол бидний бурханд боломжгүй юм гэж байдаггүй. Петр номон дээр хэлэхдээ би хүлээдэг. Би үнэхээр энэ дэлхийн бүх хүмүүс над дээр ирээд миний үнэхээр хайрыг аваасаа гэж би хүлээдэг. Миний хүлээлт бол та нарыг хайрлаж байгаа хайр минь юм аа. Тэгэд нэг хүн ч гэсэн зовоос энэ дэлхий дээр зовж цаашлаад бүр мөнхийн одоо галт тэр нуурлуу бити ороосоо гэж хүсэхдээ эзэн энэ дэлхий дээр хүмүүсийг аврахаар ирсэн учраас бүгдөө над руу ирээч. Чи хүн дарамт үүрч гэнэ үү? Тэгвэл надад өг. Би түүний чи аваад чамд би амралтыг өгье. Өөрөөр хэлэх юм бол чиний амьдралын бүхий л тэр зовлон дээр би хамт байгаад чамайг би амраая гэж эзэн амласан байгаа. Эзний амлалт бол үнэхээр итгэмжтэй. Эзэн үнийг биелүүлдэг байгаа. Цагтлыг ингээд эхнээс нь ингээд харж байхад энэ залуу маань баг залуу байхасаа эхлээд л тийм буруу амьдралаар би амьдарч ийсэн гэдгээ бичсэн байгаа тий. Тэгээд зөвхөн мөрөөдөө тоглоод бие үнэлэгч аваад зогсохгүй үүний хажуугаар бас архицдаг тий. Тэгээд тамхи татах, араалын үг урсгах гэл тэнд бас нэлээд л их зүйл болдог байсан байгальтай ингээд төсөөлж бодох юм бол тэгээд энэ цагтлыг харж байхдаа би ингэж бодож ийсэн. Эхний гим нүгэл дараагийн гим нүглээ бэлтжиж юм байна гэдгийг олж харж ирсэн л да. Тэгээд энэ талаар бас илүү дэлгэрэнгүй үзэгчд маань зөвлөж өгөөж. Библиэлд хэлсэн байдаг л да. Хүсэл тачаалан жирэмслээ тийм ээ. Тэгээд гим нүгэл болдог. Тэгээд гим нүгэл нь ихсхээр нүглийг авчирдаг. Үхлийг авчирдаг гэж тэгсэн. Гим нүгэл нь ихсээд үхлийг авчирдаг гэж хэлсэн. Тэгээд энэ залуу амьдралаараа энэ зүйлийг бол тийм сайн ойлгосон хүн байна. Тэгээд энэ залууд хандаад биш тий. Энэ залуу яагаад гэвэл аль хэдийн энэ зүйлийг ойлгоод харамсаа тий. Амьдралаа дууссан. Би яах гэж тэгж явдээ тий. Бүх зүйлүүдийг тэр гүнзгийгээр ингэж одоо мэдсэн ойлгосон хүн байна. Харин түүнийг ойлгохгүй явж байгаа тийм ээ. Магадгүй өнөөдөр энэ залуугийн урд өмнө тийм ээ. Тэр одоо амьдарч байсан үе шиг тийм үедээ байгаа хүмүүс тандаад хэлэх тийм ээ. Энэ амьдралын ийм буруу зуршил тийм ээ. Тэрнээс гадна буруу зуршил гэхээс илүүгээр хэлэх юм бол тэгээ Библи талаас хэлэх юм бол юу гэж хэлэх вэ гэвэл гмийг үлдэн амьдарч байгаа тийм ийм зүйлүүд гмийн үр дагавар нь тийм ээ олон тэр нүглүүдийг төрүүлж тэр нүглүүд нь бол тэр үхлийг авчирдаг юм а гэж Библи илчиж хэлдэг. Тэгэд 1-р Коринт номын 6-гийн 18 дээр ингэж хэлж байгаа. Садар самун явдлаас зүхтан явагтун хүний үлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үлддэг гэж маш тодорхойгоор хэлж байгаа. Өөрөөр хэлбэл яг л энэ ингэж явж байгаад энэ хүн төвчөнд туссан хүнд хандж хэлж байгаа мэддэг гэж хэлсэн. Тэгэд эзэн Есүс бидэнд хайртай учраас гимээс хол байгаараа гэж урдчлан сануулж хэлж та нар харин гимээ орхиод над руу ирээд миний тэр ариун сүнс доторх тэр зөвхт байдлын дагуу тийм ээ амар тайван хийгээд ад жаргалаар дүүрэн амьдраач гэж хүсэн хүлээж байдаг. Харин үүнийг ойлгоогүй хүмүүс юу гэж боддог байвал энэ шашин тийм ээ шашин бол ингэж ханддаг гэж ингэж боддог. Эрхчлөө хаалаач гэдэг. Гэтэл одоо Галат номон дээр ч хэлдэг байна. Гмийн боолчлолд байгаа хүн бол хизээж эрхчлөөтэй байдаг юм а гэж хэлж байгаа. Харин тэр ариун сүнс доторх зөвхт байдал хийгээд тэр амар амгалангаар дамжуулан эрхчлөөнд хүрдэг юм а гэдгийг хэлсэн. Тэгэд энэ эрхчлөөг Есүс одоо өөрөө тухайлан хэлэхдээ те би бол
зам, үнэн, амь мөн юм аа гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Есүсээр дамжуулаад хүн тэр зам, үнэн, амь тэр мөнх амьд хүрнэ. Тэгэд одоо энэ залуугийн хувьд хэдийгээр ингээд энэ амьдралд хүнд хэцүү байдалд ороод тийм ээ ингээд сууж нийгэмч хүлээн зөвшөөрөхгүй тийм ээ хэцүү байдалд байгаа. Библийн Галат номон дээр хэлсэн байдаг л да юу тайрн түүнийхээ үрийг хурааж авна гэдэг тийм ээ. Тэгэд залуу наснда одоо зугаа цэнгэлийг илүү их одоо энэ тэр хүнд тавьж хөөцөлдөж зугаа цэнгэлээр одоо залуу наснд л одоо ганц олдох амьдралыг ингэж өнгөрөөхгүй л өөр одоо яаж өнгөрөх вэ гэдэг тэр одоо хүсэл тэмүүлгээр дүүрэн амьдарч байгаа залуучууд маш их байгаа. Тэгээ хожимын үр дагавар нь яг энэ залуугийн амьдралаар ингэж гарч ирж байгаа гэдгийг бас ухамсарлаасаа гэж хүсэж байна л да. Тэгээд яг одоо бол би юу гэж хэлэх гээд энэ залуугийн хувьд бол өвчин дээр илүү их одоо анхаарлаа хандуулаад тийм ээ би одоо ер нь үнэхээр хэцүү байна одоо заримдаа өхмөр санагдаж байна гэж хэлж байна л да. Тэгээ би хувьдаа өөрөө яг зүгээс энэ хүндийг гэж хэлэх гэж байна гэхээр энэ өвчнийг тийм ээ одоо нэгэнтээ ингээд одоо тусчихсан байгаа энэ өвчнийг тийм ээ одоо яагаад ч одоо хусаад арилахгүй гэдэг шиг тийм ээ арга байхгүй учраас тийм ээ үүнд илүү их анхаарлаа одоо тавьж өөрийнхөө одоо сэтгэл санааг зовоохоос илүүгээр харин ч одоо би өнгөрсөн амьдрал маань надад ийм одоо юуг үлдээлээ, ул мөрийг үлдээлээ тийм ээ. Тийм учраас энээс сэргийлж залуучуудад би бас үлгэр дуурайл болж энэ хүмүүст бас сануулга болгож амьдрах нь чухал гэсэн тэр хүсэл тэмүүллээр амьдраасаа гэж хүсэж байна. Ягаад тэгэхээр олон залуучууд бас энэ замаар амьдраад өнөөдөр хэдийгээр доох тусаагүй ч гэсэн хожимд бид нар бас хүртэж болох юм тийм ээ. Тийм учраас тэр зүйл дээр илүү анхаарал тавиад энэ хүмүүст бас өөрийгөө ингэ сургамжуулгаад үлгэр жишээ үзүүлээд яваасаа гэж хүсэж байна. Нийгэмд амьдрахад үнэхээр хэцүү байгаа ч гэсэн энэ зүйлээс олон залуучуудыг ингэж бас ухааруулж тэр одоо зугаа цэнгэлийн замаас нь буцаагаасаа гэж би хүсэж байна. Өөрийгөө өнгөрсөн одоо хэдийгээр цөөхөн хугацаанд амьдраад одоо насан дуусах байсан ч гэсэн тийм ээ тэр насыг үр дүнтэй өнгөрүүлээсэй гэж би хүсэж байна л да. Ямар нэгэн байдлаар хүмүүст одоо үлгэр дуурайл болоод хүмүүст одоо илүү үлгэр жишээ үзүүлээ тийм ээ энэ замыг сонгуул та нар ийм зам руу орох юм шүү гэдэг тэр зүйлийг одоо бусдад сануулсан ойлгуулсан тэр одоо амьдралаар амьдраасаа гэж би хүсэж байна. Хэрвээ тэх юм бол таны хувьд өөрийн чинь хувьд өнгөрсөн амьдралаа үнэхээр үр дүнтэйгээр одоо сайн амьдарч өнгөрүүлээ гэд харамсахгүйгээр бас явж болох юм аа. Магадгүй энэ залуу маань одоо миний амьдрал ингээд дуусчихлаа. Ингээд баг ингээд өнөөдөр ч өгч би магадгүй гэсэн тийм айцтайгаар амьдарч байгаа бах тий. Тэгэхээр энэ залууд ч гэсэндээ тийм айц байхгүй эргүүлүүлээд амьдрал байгаамаа гэдгийг талаар ч гэсэн та бүхэн бас зөвлөж өгөөч. Энэ залуу болохоор тий өөрийгөө тийм муу бодлуудад өөрийгөө хүлэх биш харин нийгэмдэр гараад яг ийм зүйлийн талаар илүү сайн зүйлийг хийх юм бол тийм ээ магадгүй яг иймэрхүү хүмүүст хүрч үйлчлэх тийм ажлыг бас сонгож болох. Өөрийнхөө тэр бодол санааг бас хуваалцах тийм өөрийн сэтгэл санаанд нь байгаа тэр болохгүй утж байгаа тэр зүйлийг адилхан ийм хүмүүс байгуул тэр хүмүүстэйгээ хуваалцаад ирээдүйд бас нэг юм нийгэмлэг ч юм уу тийм байгуулад явах юм бол илүү сайн үр дүнтэй байх. Энэ дэлхийн амьдрал бол хугацаатай, богинохон. Бид нар төрдөг, бас бид нар үхдэг байгаа. Харин үүний цаана амьдрал байдаг гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Зарим хөгшчүүд л за би одоо хадан гэрлүүгөө ойртож байгаа ч гэдэм үү те нэг ямар ч байсан нэг газар руу явах гээд байна гэдэг ингээ мэдээддэг сүнсээр. Тэгээд хадан гэр гэдэг үгэнд нь бол би их дурггүй. Яагаад гэвэл хад гэдэг чинь ямар вэ те хүүтэн, нойтон одоо хатуу тийм таадамжтай зүйл биш. Тэгээд яг сайн мэдээ тараа явж байгаад хөгшчүүл яг хадан гэрлүүгөө ойртож байна гэж байгаа тэр үг нь яг л би там руу явж байгаа. Одоо би тэр цаг маань ойртож байгаа гэж хэлж байгаатай адилхан сонсогддог. Тэгэхээр яг энэ хүмүүн гэдэг одоо бүтээлийн маань дотор байгаа тэр сүнс дараагийн амьдралыг мэдэрчээдэг байгаа. Харин залуучууд маань энийг мэддэггүй. Залуучууд ер нь сайн мэдээ тараагаад өнөөдрийн бидний энэ дэлхий дээрх амьдрал бол цаг хугацаатай бөгөөд энэ нь мөнхийн амьдралаа бэлдэж байгаа чухал цаг хугацаа байна гэж хэлэхэд үлгэр ярьж байгаа юм шиг тий. Эсвэл одоо юу зохиож яриад байгаа юм бэ? Ямар юмны одоо дараагийн амьдрал бид нэр эндээ л сайхан амьдрахад болно гэд мөнхөд юм шиг тэгж андуурч амьдрдаг бас тохиолдол байгаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ залуугийн хувьд ч гэсэн дараагийн амьдралын талаар мэдээгүй мэдлэггүй гэсэн болоо нэг талаар нөгөө талаар альва нэг хийж байгаа юмны үр дагавар гэдэг зүйлийг огт ерөөсөө мэдэхгүй гэсэн болоод алдсан байгаа тохиолдол ч гэсэн эндээс гарч харагдаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бидний энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдрал маань яаж амьдарч байгаас шалтгаалж дараагийн мөнхийн амьдрах гэртээ очих болно. Өнөөдөр бид нар энэ дэлхий дээр амьдарч байхдаа
ертөнцийн эзний яг хүн биднийг бүтээгээд энэ дэлхий дээр яг амьдраараа гэсэн журмынхан дагуу амьдарч байгаа бол бид нар түүний үгэнд ороод түүний үг дотор амьдарч байгаа бол бид нар түүний гэр рүү явна. Энэ нь Тэнгэр улс байгаа. Харин бид нар өнөөдөр өөрийнхөө махан биеийн хүслийг гүйцэлдүүлж бид нар үнэхээр тэр болохгүй, бүтэхгүй бүхэл бузар зүйлийг хийж байгаа бол өнөөдөр бид харанхуй яг амьдралынхаа эзнийг болох түүний тэр мөнхийн зовлонгийн одоо газар руу явах болно. Энэ хоёр газарт бид нар мөнхөд амьдрна. Энийг хүмүүс сайн ойлгохгүй ч гэсэн яг энэ амьдрал төгссөний дараа нэрээ үнэн хилжээж байж дээ гэсэн яг тэр зүйлийг өнгөрсөн өн харамсах биш. Харин одоо энэ үедээ ухаарч ойлгоод мөнхийн амьдрал байд юм бэ? Харин би энэ дэлхий дээр байхдаа яг энэ амьдралаа бэлтжээд юм бэ. Яаж амьдрснаас шалтгаалж миний дараагийн амьдрал бас нөлөөлж идэм байна. Тэгээд дараагийн амьдралд очих хаа байсан болоогүй гэж бодож болохгүй. Яагаад гэвэл би энд байхдаа бас яг хийсэн одоо амьдрсан бодсон ярьсан бүгдийнхээ үр дагаврыг амсч яадаг. Тэгэхээр энэ залуу яг амьдрал бол яг үүнийг баталж байна. Тэр өнөөдөр би тэгмээр байна. Би ингэмээр байна. Тэрийг ч зодчмоор байна. Энтэй ч хэрэлдчмээр байна. Тэгж чулгаалаад ингэж завхаармаар байна гэд энэ махан би юу хүсэж чинь түүнийг үлдээлээвэл биднэрт ийм харанхуй одоо үр дүн энэ дэлхий дээр байгаа зогсохгүй. Энэ дэлхиэс бид нар явах үед энэ шиг аимшигтай зовлонгийн бид нар бүр мөнхийн тийм амьдралтай болох учраас энэ дэлхий дээр байхдаа үүнийг ухамсарлаж өнөөдөр хүмүүс харахад сонин одоо итгэгч хүмүүсийг хараад те энэ Есүсийн солиотой гэж ярьдаг те завхаарахгүй, архиухгүй, тамхи таахгүй. Энэ өстө мэдрэл муутай хүмүүс. Автобусны кондуктор мөнгө өгөөгүй явахаар нараас нь очиод "Түй та мөнгө ав" гэж өгж байгаа. Солиотой хүмүүс гэдэг хүмүүс бидрийг тэгж ярьдаг. Тэгвэл энэ нь бид нар өнөөдөр энэ дэлхий дээр бид нар амьдрах амьдралдаа бид нар үүнийхээ ёроолыг авч амьдраа зогсохгүй. Ирээдүйд очих амьдралынхаа ч гэсэн тэр газар бид нар үнэхээр сайн сайхан амьдрах бүхий л боломж нөхцөл маань яг эндээс бүрэлдэн бий болж байгаа учраас өнөөдөр бид нар яг үүнийхээ төлөө бас амьдрах ёстой гэж зөвлөмөр байна. Тэгээд сая моги хийсэн те. Бидний хувьд хамгийн чухал зүйл гэвэл энэ залуугийн хувьд ч гэсэн адилхан байна. Амьд байна. Тэгээд амьд байгаа цаг найдвар байдаг. Тэгвэл энэ залуус бодоосоо гэж хүсэж байна л да. Итгэл, найдвар, хайр гэдэг гурван маш хүчтэй үг. Тэгээд Библийн 1-р Коринт 13 дугаар бүлэг дээр өгүүлэхтэй эдгээр итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр юм аа гэж хэлсэн байд. Тэгэд яагаад итгэл чухал байна вэ те? Итгэлээр эхэлжээдэг тийм ээ. Итгэвч хүний амьдрал бол итгэлээр эхэлжээдэг. Тэгвэл тэр оргуу хоосноос орчлын ертөнцийг бүтээж бий болгосон бүтээгч эзэн байна тийм ээ. Тэр мөнхийн төлөвлөгөөг энд бидэнд зориул тавьсан байна. Тэгээд бидний амьдралыг мөнхийн цаг хугацаанд нь ингээд харах юм бол хүний амьдрал гэдэг бол их жижигхэн тийм зүйл байгаа. Мөнхийн цаг хугацаанд тавиад харах юм бол жижигхэн зүйл. Тэгээд энэ залуу хэдийгээр өнөөдөр одоо ийм дарамтын зүйл байж болох боловч тийм ээ. Хэрвээ энэ хүн итгэлээр амьдарч эхлэвэл энэ хүний хувьд бүх зүйл өөдрөг, гэрэл гээтэй болж эхэлнэ. За жишээ нь гэвэл одоо дэлхийд хүндлэгдсэн Тереза их гээд Албан гаралтай юм хүн байна тийм. Энэ хүн маань их өндөр бол одоо нас барсан. Тэгээд нас баран бартлаа энэ хүн юу хийж ийсэн бэ гэвэл ерөөсөө тэр өссөн, ядарсан, ялангуяа өвдөж шаналсан хүмүүс рүү очиж одоо хайр инэрлийн гараа сунгаж ингэж хүмүүст тусалж тэр инэрлийн үйлчлэлийг хийж ийсэн. Тэгээ ийм хүн байна. Тэгээд энэ хүн Нобелийн шагнал авч ийсэн. Тэгээд дэлхийн хүндтэй бүхэл зүйлүүд энэ хүн лүү гэж харж чиглэж ийсэн. Гэхдээ энэ хүн угаасаа ийм хүн байсан үгүй үгүй байгаа. Энэ зүгээр нэг сувилагч эмэгтэй байгаад анх ерөөсөө хүмүүсийг энерги сэтгэлээр одоо Есүст итгэдэг тийм ээ. Тэгээд мөнхийн эзнийг ингэж тэгэхээр хайрладаг нэгэн байсан учраас түүний хайр инэрлийг бусдад хүргэе гэсэн сэтгэлээр гудамжинд гараад өвдөж зовсон хүмүүс туслаа л хийсэн. Ерөөсөө ганцаархан. Тэгээд удалгүй 13 тийм хамтрагчтай болсон. Тэгээд хүмүүсийг ингэж одоо өвдөж зовсон хүмүүсийг авчираад ингэж халамжилдаг асрамжийн газруудыг ингэж байгуулж гисэн. Тэгээд хүмүүс түүний тэр хайр инэрлийг дамжуулж байгаа тэр үйлчлэлийг хараад одоо түүнд итгэмжлэн одоо мөнгө төгрөг өгч тэр бас дэлхийн өнцөг болон бүрд олон тийм асрамжийн газрууд халамжийн тэр үйлчлэлүүдийг үзүүлж гисэн байна. Тэгээд Тереза их бол
энэ доогдох хүмүүс өрөөсөн анхны энэ асрамжийн газрыг нээсэн хүн байна. Тэгээ бас нэг түүний нэг одоо нээсэн Нью-Йоркийн Greenwich Village байдаг нэг асрамжийн газрын үүдэнд нэг тусгай самбарт нэг үг байдаг. Үүн дээр ингэж утсан байна. Амьдрал бол боломж, түүнийг бүү алд. Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир. Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл. Амьдрал бол үүрэг, түүнийг гүйцэтгэг. Амьдрал бол тоглоом, түүгээр тоглол. Амьдрал бол хайр, тиймээс хайрл. Амьдрал бол онцлог, түүнийг таа. Амьдрал бол зовлон, түүнийг даван туул. Амьдрал бол ад жаргал, түүнийг өөрөө бүтээ. Амьдрал бол амьдралаа, түүнийг авар. Амьдрал бол асар үнцэнтэй, түүнийг хизээч бүү үгүй хийгээрэй гэж. Ийм одоо гайхамшигтай үгийг энэ самбар дээр доогдох хүмүүс зориулаад гэж бичиж байрлуулсан байдаг. Тэгээ энэ бол зөвхөн доогдох хүмүүс зориулсан юм асрамжийн газар. Тэгээд энэ дээр одоо юу хэлж юм бэ? Бидний энэ одоо амьдарч байгаа амьдрал бол асар үнцэнтэй юм шүү, тийм ээ? Өөрөөр хэлбэл түрүүний хэлсэн мөнхийн үнцнээр нь харах юм бол асар их үнцэнтэй. Тийм учраас энэ зүгээр нэг одоо өнгөрөөд одох зүгээр л хүнийг үсэж бий болоод тэгэл үхэл өнгөрдөг тийм амьдрал биш ээ. Амьдрал бол аялал гэж тийм ээ. Одоо учир мэддэг олон хүмүүс бас хэлсэн ч байдаг. Тэгэд Библиэлд энэ тухай хэлэхдээ тийм ээ. Та нарын одоо махан биеийг устгах чадах тэр хүнээс тийм тэр бусад бүх зүйлс битгий аа. Харин та нарын махан бие хийгээд сэтгэлийг чинь, сүнсийг чинь тамад оруулж чадах тэр мөнхийн эснээс юм ээ гэж хэлсэн байдаг. Харин тэгвэл энэ хүний төрөүний одоо бас хэлжсэнээр тийм ээ. Энэ хүн өнгөрсөн амьдралаа орхиод одоо яг байгаа тэр хүний магадгүй хэдэн жил байгааг хэлж мэдэхгүй тийм. Зарим докторсон хүмүүс одоо амьдраад нэлээ урт хугацаанд явдаг байгаа тийм. Тэгэд энэ өнгөрсөн амьдралдаа л энэ хүн алдаад тэрнийг мартаад харин одоо ирээдүрүүгээ итгэл найдвар хайраар улам хараа хүчтэйгээр магадгүй түрүүний хийжсэн чиг тэр доог тусах гэж байгаа магадгүй тусах эрсдэлт явж байгаа тэр хүмүүсийн төлөө ажилласаа энэ хүнд өчнөө бас энэ амьдрал байгаа. Тэгэд Тереза ихээс нас барахаас өмнө нэг сурвалж асуусан байдаг. Та одоо ингэж үхлээс айж гин үү? Өндөр настай болсон байна. Та үхлээс айж гин үү гэж асуух үед би түүнийг баяртайгаар ингэж угтаж авах болно. Би огтхон ч айдаггүй гэж хэлсэн байна. Та яагаад айхгүй нэ гэж асуух үед учир нь гэвэл миний одоо хайрлаж тийм ээ жоохон ч гэсэн тэр хайрыг мэдрүүлэх гэж одоо тэр үйлчилж твэлж тийм ээ одоо тэр яар шарахыг цэвэрлэж байсан тэр хүмүүстэй одоо би тэнд уулзах болно. Харин намайг бас тэр ариун сүнсээрээ дүүргэж тэр хайраа дүүргэсэн эзэнтэй уулзах болно. Тийм учраас би харин гэртээ очиж байгаа миний сэтгэл догтлж байна гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ нь болох тэр хайраар дүүрэн бусдад тэр тусалдаг итгэл найдвараар амьдрдаг нийгэм бол үхлээс айц багт байдгүй. Яг гэвэл тэр хүнд айх тийм шалтгаанч байхгүй. Тэгээд Библиэлд хэлэхдээ жинхэнэ хайрын дотор айц байдаггүй. Айц бол зөвхөн ял шийтгэлтэй л холбоотойгоор гарч ирдэг юм а гэж хэлсэн байд. Тэгээд энэ залууг бас Тереза их шиг ийм жишээгээ бусдыг хайрлаа. Магадгүй үлдсэн амьдралдаа юм гэрэлгээдээ итгэл найдвараар дүүр амьдраасаа гэж одоо хүсэж байна. Адилхан одоо доохтой хүмүүстэй хамтраад бүлгэн байгуулад ч юм уу бас ажиллаж болно шүү дээ тийм ээ. Бас Библиэлд ингэж хэлсэн байдаг. Нарийн хаалгаар ор. Учир нь сөөрөл рүү татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь ууж юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь руу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдгоо гэж хэлсэн байдаг. Тэгэхээр өнгөрсөн амьдрал чинь өргөн замаар яваад үхэл рүү чиглэж исэн бол харин одоо түүнээсээ эргээд энэ нарийн замаар Иесус Христтэй хамт талгаасаа гэж хүсэж байна. Тийм ээ цөөхөн хүн энэ хаалгыг олдог. Та энэ хаалгыг олж, та түүнд итгэж, та бас түүнтэй хамт өнгөрсөн амьдралаа биш одоо харин цоошин амьдралаар хэдийгээр танд өвчин байгаа, үхэн гэдгээ мэдж байгаа ч гэсэн харин цоошин амьдралаар ертөнцийн эзэнтэй хамт адлах юм бол бидний эзэнд боломжгүй зүйл байхгүй бөгөөд эзэн хүсвэл таныг эдгээгээд бүр танаар өөрийгөө алдаршуулах боломжтой юм аа. Тийм болохоор таныг нарийн хаалгаар ороод үнэхээр одоо үлдсэн амьдрал аз жаргалтай өнгөрөөсэй гэж хүсэж байна. Цагтаал бичсэн залууд маань чин сэтгэлийн зөвлөгөө өгсөн та бүхэндээ баярлалаа.
Тэгээд энэхүү загтлыг бичсэн залуу маань магадгүй нэвтрүүлгээ үзээд их олон зүйлийг ойлгож бас сонголтыг хийсэн гэдэгт бид итгэж байна. Амьдрал өөрөө аз жаргал учраас түүнийг өөрөө бүтээ гэсэн сайхан үгийг түрүүн Арин Болдог маань хэлсэн тийм. Тэгэхээр тэрхүү аз жаргалыг та өөрийнхөө амьдралд энэхүү бидний зөвлөсний дагуу бүтээнэ гэдэгт бид итгээд нэвтрүүлгээ өндөрлөж байна. Эх 7 хоногийн Баасан гарагийн 18 цагта эргээд уулзцаая. Баяртай үзэгчтэй. Баярлалаа. Баяртай.